Байна уу? Байна уу? Байна. Байна. Сайн байна уу? Инхтиатай ирээ. Сайн. Тэгээ. За. Юуны танд сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Би яг одоо Монгол улсаас Улаанбаатар хотоос радиогоос холбогдож байна тантай. Та эдгээр минь зав гаргаад танд зориулсан мэндчлэгээ ирсэн байгаа. Тэгээд энэ мэндчлэгээ нэхлээр ямар утгатай вэ гэхлээр маш одоо өөр чин зориулагдсан сэтгэлийн үгнүүд байгаа. Тэгээд энэ зүйлийг сонсох боломжтой болов уу? Боломжтой байна уу? За баярлалаа. За тэгэхээр энэхүү мэндчлэгийг хинээс илгээгдсэн гэдгийг та бараг надаар хэлдэггүй сайн мэдж байгаа хаа. За энэ зүйлийг таны хайртаас илгээсэн байгаа. Тэгээд хэлэхгүйгээр чамаагаа гомдоож уурлуулсандаа одоо чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Зүрх сэтгэл чинь сэв суулгасандаа үнэхээр их харамсаж байна. Чамтайгаа ярилцахыг хүсэж байна. Миний одоо маш олон буруу зүйлсийг одоо чимэн нэг удаа боломж олгоод бас уучлаад өршөөгөөч гэж энэ мэндчлэгийг өөрчн зориулж байгаа. Хэлэхгүйгийг хэлсэндээ үнэхээр гэмшиж байна. Угтаа бол чин зүрхэндээ чамдаа маш их хайртай тэгсэн мөртлөө яагаад хайрыгаа тийм их гомдоочих вэ гэж маш ихээр харамсаж байна гэж хайртай залуугаас нь илгээсэн байгаа юм л да. Тэ өөртөө бас гоё ярилцаад үзвэл зүгээр байх. Магадгүй эрэгтэйчүүд бид нар чинь нөгөө заримдаа их бодлогогүй зүйлүүдийг хийчих юм аа. Тийм түүнээсээ болж хамгийн хайртай зүйлээ, хамгийн нандин зүйлээ алдах тийм одоо экзэгтэй мөчд хугацаанд очичоод байдаг. Тэгээд түүнээсээ одоо яаж гарах илэрхийллээ мэдэхгүй ийм одоо хэцүү байдалд орчгаад байдаг. Тэгээд тэр болгоныг нь өөрөө бас сайн бодож тунгаагаад тийм ээ. Өөртөө бас сайхан ярилцахыг миний хувьд бас зөвлөмөр байна. Тэгээд би ч гэсэн магадгүй бас хайртай хүнийг ханигаа бас гомдоох асуудлууд зөндөө гардаг байсан. Тэгээд дараагийн удаад бас алдаад автагдахгүй юмсан гэж маш их хичээдэг. Тийм болохоор ганагийн хувьд ч гэсэн маш их хичээх байхаа гэж би бас ойлгож байна. Тэгээ нэг л удаа ч гэсэн бас боломж олгооч. Би тэр хамтдаа энэ хайрыг хамтдаа эхлүүлсэн энэ зүйлсээ маш сайхан өргөжүүлж дээш нь босгож сөндөрлүүлж байсан тэр зүйлээ нэг л одоо бодлогогүй үгээр нэг л тэр хорт одоо эдэний орчгаар гарсан тэр муухай зүйлээр сүйтгэж байгаадаа маш их харамсалтай байна гэж дамжуулсан байгаа. Тэгэхээр та уцаа барьж агаад мэдээч бас өөр чин дуу зориулсан байгаа. Тэгээ дундуур бас зориулагдсан сэтгэлийн үгсүүдийг хамтдаад сонсоорой. Эдгээр минь зав гаргаж байгаад энэ мэндчлэгийг хоёлаа дуустал хүлээн сонсъё тэхүү. Маш их баярлалаа танд. Уцаа барьж байгаа сонсоорой. За. Надад төгсөн хайрыг гомдооч чамаагаа олволгүй бодлогогүй хийсэн атанаас би болж намайг чи орхисон онцод би бинэ хүлээж байсан өдрүүдээ мартаа эсвэл намайг хайрчин хостын үгэнд автаа тэнгэрт наран үгүй цээжин дотор бороо асгарч байна. Тэртет холдон одсон чиний сэтгэлийг яаж би буцаах вэ? Алдсан бүхнийг минь уучлаач намайг буу явуулаач ахин нэг удаа иргэн хараач чамайг харилмаар байна. Харгэж бүхнийг уучлаа. Чэсэн би чиний хинэр сашгүй угаар чорчлышгүй таринас чи миний чин гадах тэр сандал дээр өдөр болгон хамтдаа сууж нүрийг минь дэрлэн эрхэж байсан дүрийг чин санаж байна гинэн тэнэг бодолдоо төрж алдаж явсныг минь уучлаач гэрэлгүй
замаар чамны ганцаар цааш би ятахгүй Харгэрч бүхнийг учирдаа Харацсан зүрхийг өшөөдөө Хэрвээ чи мэдэр чамжаагүй бол одоо ч гэсэн би чиний Хинээс ашгүй юу харж уушлашгүй Sorry нас чи чамаагаан ойлголгүй бодлохгүй хийсэн алдаанаас минь болж намайг чи орхисон Онцон бибинэ хүлээдэг байсан өдрүүдээ мартаа ёо эсвэл намайг хайрлах хайрч постиг үгэн нартаа ёо Харгэрч бүхнийг учирдаа Кисэн би чиний Хинээс ашгүй юу харж уушлашгүй Sorry нас чи миний Харгэрч бүхнийг учирдаа Харацсан зүрхийг өшөөдөө Хэрвээ чи мэдэр чамжаагүй бол одоо ч кисэн би чиний Хинээс ашгүй юу Бунгалагийн л орчинд өвсний дөрвөж шаргалтнаа өөрөө ч мэдлгүй чамаага гомдоож өвчүүн дотор минь хөндөр өргөх юм хувьсан өржлөгдөх байгалыг дагах хуурамч сэтгэл надад байхгүй хинэггүйгээр чамаага гомдоочгчээ хэлсэн бүхнээ буцаая хайртайгаа уучлаарай дотор чинь би ороод чамайг нэг мэдрхийг хүсэж байна дотгошоо залгисан гунгийг чинь ухаарч хуваалцахыг хүснэ гимсэн чамаасаа уучлалт гуйж байна хайртай минь намайг нэг л удаа уучлаач гэж Ингэтвэ да зориулж чин сэтгэлийн үгтэй хамтдгаа дэлгээсэн мэндчилгээг бид дамжууллаа сэтгэлийн үгсүүдийг нь бас хөрглөө чимэн миний чимээгүй ирсэн хайр чимэг гойлгүй даруухан ирсэн жаргал ганцхан удаа амьдэрдэг энэ хорвоо дээр гарыг ч натхан суугаад гал халуун хүслээ чихэнд чин шивнээд ганцаардлыг мартаад амьдрмаар байна. Харт минь нэг л удаа боломж олгооч гэж шилгээсэн байгаа. Тэгээд ямар ч байсан мэнчилгээ нээсэн маань уцаа барьж байгаад биднийг бас хүлээн аван сонслоо байна уу? Байна. За ингэтэд маань зориулсан сэтгэлийн өсөд энэ хурж байна. Тэгээд өөрт нь хандаад яг одоо магадгүй биднийг сонсож байгаа хүнд хандаж хэлмээр өнөө бас өөртөө ярилцмаар өнөө өөртөө чин сэтгэлээс бас ярилцахыг хүсэж байна гэсэн. Жаахан тулгамдаад байгаа х тийм ээ. Ер нь бол маш их гомдоосон баха. Тэгээд ер нь бол яг мэдээж Монголын маань нэг хос ч гэсэн нэг гэр бүл ч гэсэн ив найртай уучраа олоод аз жаргалтай байл ямар сайхан байл гэж бас бодож байна. Тэгээд уучлах за бас дараагийн удаа ч гэсэн яг одоо мэнчилгээ дамжуулж байгаа таны хайртай залуугийн хувьд бас хэлэхэд уучлах за үлдээж явах хэрэгтэй, маш бодлоготой байх хэрэгтэй болов гэж бодож байна. Тэгээд хамгийн нандин зүйлээ жижигхэн алдаанаас болж алдна гэдэг бол маш харамсалтай зүйл. Амьдралдаа дотроо зүрх сэтгэлдээ маш их харамсалтайгаар тэр амьдралыг тоолно гэдэг бол их гонигтай зүйл гэж бодож байна. Тийм болохоор та хоёрыг эвлэрээсэй гэж би бас хүсэж байна. Чин сэтгэлээсээ. Тэгээ хоорондоо бас гоё ярилцаарай. Ямар ч гэсэн өшөө гоё амьдрал, гоё баялаг, өшөө гоё аз жаргалтай хамтдаа бүтээх сайхан дурсамжууд маш олноор үргэлжлэх болтугай гэж хүсэж байна. Баярлалаа.
За өнөөдрийг сайхан өнгөрүүлээрэй. Ямар ч өсөө өөртөө холбогдоод хоорондоо бас сайхан ярилцаарай. Баярлалаа. За За баярлалаа. баяр та.